Зөв бодол гэдэг бол юмны мөн чанарыг зөвөр харж байгаа бодлыг хэлдэг. Зөв бодол гэдэг нь. За юмны мөн чанарыг зөвөр харна гэдэг дээр нэг жишээ хэлэхэд миний яриа уртуулчих магадгүй. Хоёр хүн явж гин гинэ. Тэгсэн чинь нэг нь найзтай хөөе тэр хүнийг харж гинөө. Эн чинь миний чамд ирж байсан айгүй нөгөө муу хүн чинь энэ штэ гэд. Тэгсэн чинь харсан чинь айгүй муухай царайтай хүн байна гинэ. Тэгсэн найз нь хөө яна уучлаарай би андуурсан байна. Тэр хүн биш вэ шүү. Харсан чинь бас гайгүй хүн байна гин. Тэгэхээр хүн муу хүн гэд хэлэнгүүд харангууд онцгүй санагдаад үгүй биш вэ нэнгүүд бас гайгүй санагдж байгаа энэ оюун санаа хүлээж авч байгаа байдал واخгүй. Тэгэхээр тэр хүний бодит байдлыг эхлээд хэтрүүлж барьсан байхгүй. Нөгөө мөн чанарын зөөр харж чадаагүй. Тэгээд муухай санагдсан. Муухай санагдж байгаа тэр мэдрэмж нь л буруу бодлоос үүдэж байгаа нь ийшээ явж байгаа тэр واخгүй. Тэр үед нөгөө биш вэ нэнгүүд хартал жоо эрүүлэр харсан байгаа واخгүй. Жоо бодитоор тэгэнгүүт 50 болж байгаа. Тэгэхээр зөв бодол гэдэг нь юмны мөн чанарыг зөөр бодитоор харж байгаа бодлыг хэлнэ. Тэгвэл бид яг аль нь яг бодит вэ гэдгийг оноохт айгүй хэцүү байдаг. Ойлгож байна уу? Хэцүү байдаг. Тэгэхээр шууд нэг санал болгоход түрүүнд би хэлсэн шүү дээ энерги сэтгэл. Сэтгэл жоохон тавгүй болоод өрөөл хоёр тишээ хэтрээд ирж байгааг анзаарах дээрүүд энерги сэтгэлийг бод. Энерги гэдэг нь аав ээж дээрээ найз нөхдөрөө ганц биш. Завсрын одоо муу хандаад байгаа тэр бүгдийг эрүүлэх байгаасай. Зовлон, муу бодол, ирээдүйд тохиож мэдэх муу юм бүгдээс ангид байгаасай гэд чин сэтгэлээсээ бодвол яг гол дээр хүрээд ирнэ. Энэ бол нэг зөв бодол бусад олон буруу бодлыг хүчийг нь сааруулад зөв төвшөнд авчирдаг гэдгийн жишээ энерги сэтгэл шүү. Ийм санал бол. Өөр нэг жишээ хэлчихье. Жишээ нь юм байдаг. Нэг асуудал тулгарлаа. Гэр бүлд юу гэдгээс ойлголцохгүй хэрүүл урал найз нөхөд тийм үед ерөөсөө ойлголцохгүй ингээд ярих гэхлээр болж ихгүй байдаг ш тийм ээ. Тэгвэл тэр яаж ийнэ гэхлээр тухайн асуудал одоо хин нэгний алдаа нь 10% та байхад тэрийг 90% руу авааччвал энэ бол өрүүлийн жолоог авахд хэцүү байгаад идэх байхгүй. Ойлгож байна уу? Уг нь жоохоо юм байдаг. За уучлаарай гэж хэлчихвэл болох юм байтал би юмуд уучлаарай гэхгүй. Юм намайг тийч хөтэ яад. Гэл гүрийгээд байвал нөгөө нөхцөл байдлыг бодитоор харах ухаан улам сохроод байдаг. Тийм учраас юу гэсэн үг вэ гэхээр хоёр хүн илүү асуудал өөртөө хамааралтай юм болоод ивэл хоёр хүн мод бол хоёул нь буруу байдаг. Хамгийн эхлээд өөрийнхөө алдаа руу өнгий. Тэгэхээр оюун санаа буудаг гинэ. Тэгэх юм бол бодитоор харах боломжоос үүсдэг. Цэцэрлэгт явж байгаа хүүхдүүдийн дунд болсон нэг явдал байна л да. Хэдий энэ асуултанд урт хариулаад байгаа юм шиг боловч өөр хүн асуух ч гэж мэдхээр тохиолдлуудын нэг жишээ болж магадгүй гэд. Нэг хүүхд нэгийгээ шолоод байхаар цэцэрлэгийн удирдлагууд шолоод байгаа хүүхдийн ээжийг дуудаад хэлдэг юм байна. Танаа хүүхдийн хүүг шолоод манай хүүхдтэй хүүхд гар өрдөг. Үгүй хүрээд байна. Өстой тийм байхгүй шүү. Та нар манай хүүхдийг ингэлээ. Тэнгүү бичлэгийг нь үзүүлдэг юм байна л да. Багш нь одоогүй яг би харж байсан гэсчихгүй та нар худлаа ярьж байна. Тэгээ видео бичлэгийг нь үзүүлсэн чинь тэгээ яад я манай хүүхд хүрээл үз. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр тэр хүүхд ерөөсө буруу юм хийлээч яадгийг гэдэг сэтгэлгээ байна гэдэг бол тэр хүүхдийн бодит байдлыг хэтрүүлж авч байгаа байхгүй ээж. Тийм байгаач. Тэгэхээр энэ хүүхд чинь бас буруутай байж болно. Энэ хүүхд буруутай байна гэдэг ээж надад бас алдаа байна гэдгийг бодвол тавьшрах байхгүй. Тэгвэл ойлголцсон. Тэгэхээр хоёр хүн ойлголцохгүй байвал хоёул нь буруу байдаг. Тэр үед өөрийнхөө алдаа руу өнгөйвөл сэтгэл буугаад тухайн нөхцөл байдлыг зөөр дүгнэх оюуны нүд нээгддэг. Тэгэх юм бол айгүй амархан ойлголцсон байдаг байхгүй. Одоо ингээд ойлголцохгүй байгаа би нэг байгууллага удирдах байгаа шүү дээ. Ойлголцохгүй байгаа хүмүүсийг авчираад жоохоо яриад хөөе тэгэнгүүт дороо ойлголцохгүй. Ийм л амархан байсан байж тгээ гараа явдаг шүү дээ.